Өмнөг аймгийн хэмжээнд цахим залиланг цэгцлий аяны үйл ажиллагааг цагдаагийн газраас санаачлан Өмнөг аймгийн гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл прокурорын газар Өмнөг аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа арилжааны банкуд, банк бус санхүүгийн байгууллагууд хамтран эхлүүлж байна. Монгол улс төдийгүй дэлхийд дахина цахим залилан улам өргөжөж, арга технологийн нарийсч, иргэд олноор өртөж хохирох болсон нь анхаарал хандуулах асуудал болж байгаа юм. Мөн Өмнөг аймаг эдийн засгийн хөгжил идэвхтэй бүс нутгийн хувьд цахим залилангийн гол бай болох орчин нөхцөл бий болж байдаг. Цахим залиланд өртөхгүй байх гол хүчин зүйл нь иргэд хувь хүнийхээ нууцлалыг хадгалах, хувийн мэдээлэл бусдад өгөхгүй байх нь чухал гэдгийг албаны хүмүүс онцолж байна. Зав гаргамжаа төрийн байгууллагын багшнууд болон манай банк, арилжааны банкуд, банк бус санхүүгийн байгууллагуудын нэгдлүүд манай хамтран оролцож арга хэмжээ зохион байгуулж байна. За арга хэмжээ маань одоо 3 дугаар сарын 31-ээс 5 сарын 5 хүртэл зохион байгуулагдах байгаа. Банкуд маань бас өөрсдийн бас нэг хуваарь сэдэв буюу одоо энэ залилангийнхын төрлүүдээр өнөөдөр нийгэмд гардаг энэ сэдвүүдээр контент төрөлд хийж одоо бас иргэдэд бас хүргэх юм байгаа. Бид одоо та бүхэн манаас энэ аливаа төрлийн цахим залилангийн гэмтэргээс та бүхэн манаас өөрсдөө хэмжээнд болгоомжтой сэрэмжтэй байхыг та бүхэн цагдаагийн байгууллагаас бас уриалж байна. Монгол улсад гарч байгаа энэ маш олон цахим залилангуудаас төрөлжүүлээд нэлээд их одоо ард иргэд ингээд хохирол амсдаг энэ залилангуудаар банк болон одоо цагдаагийн газар хамтраад урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанууд зохион байгуулахаар төлөвлөсөн. За манай банкны хувьд бол AI буюу энэ хиймэл оюун ухааныг ашиглаад хэрхэн сүүлийн үед залилан гарч ийнэ гэдэг дээр ард иргэдэд урьдчилан сэргийлэх одоо мэдээлэл бэлтгэсэн байгаа. Сүүлийн үед бол энэ технологи дэвшгийн хэрээр залилан бол маш нарийн болж байгаа дуу хоолойг орлуулж байна. Царай төрхийг одоо бас орлуулж байна. Тэгээ өмнө нь бол Facebook-ыг хакердуулаад мөнгө өгөөч гэсэн тэр одоо залилан явж исэн бол одоо бол нэлийн залилан бол маш нарийсан. За мөн одоо мөрөөдөө тоглоом тоглодог энэ хүмүүс бол бас их залиланд өртөж байгаа. Тэгээд амар хэлбэр аргаар одоо мөнгө олох гэсэн ийм санаатай залилагч нар үн бүхий зүйлийг маш хямдаар зарна гэдэг онлайн одоо залилангууд байж байгаа гэдэг маш олон төрлийн залилан байгаа. Тэгэхээр хамгийн гол нь харилцагч нар маань бол залилангаас одоо өөрийгөө маш сайн өрснө сэргийлэх хэрэгтэй. Тус аяны хүрээнд банк санхүүгийн байгууллагууд өдөр тутам тохиолддог цахим залилангийн тухай иргэдэд сэрэмжлүүлэг хүргэх, богино контент бэлтгэн хүргэх бөгөөд Өмнөг аймгийн цагдаагийн газраас цахим залилангаас урьдчилан сэргийлэх чиглэлээр олон нийтийн дунд шагналт уралдааныг зохион байгуулахаар төлөвлөжээ.